Энэ удаагийн дугаартай маань мөнгөн гүрэмлэгийн шинэхэн салбар болох MG Pro эрүүл мэндийг дэмжих төв хамтран ажиллаж байна. Шинээр нэгдсэн MG Pro төв нь бүх төрлийн урьдчилан сэргийлэх үйлчлэг, мэрэгжлийн эмч нарын зөвлөгөө, орчин үеийн онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нэгдүгээр төвлөрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаа бид өсвөр үеийнхэн зориулсан багц шинжилгээг онцолж байна. Өсвөр насны дүүнер болон эцэг эхчүүд маань анхаарлаа нааш нь хандуулаарай. Өсвөр наснд хүүхдийн бие махбод даавар дотоод эргэтэн тогтолцоонд олон өөрчлөлт гардаг тул зөв өсөж хөгжиж байгаа эсхийг наривчлан шалгах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг. Өсвөр үеийнхэн зориулсан багц шинжилгээ нь нүд, чих, хамар хоолой, мэдрэл, дотор эрхтнүүдийн ажиллагааг шалгаж, цусан дахь сахар, зүрх судасны өвчлөлийн эрсдэл, амин дэм, эрдэс бодисын дутагдал болон бусад далд байгаа асуудлуудыг тодорхойлох мөн огтд зориулсан эмэгтэйчүүдийн эхо, сарын тэмдгийн алдагдал, дааврын шинжилгээ зэрэг хамгийн чухал үзүүлэлтүүдийг багтааснараа онцлог юм. Өсөж хөгжиж буй хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд өнөөдрөөс анхаарцгаая. Эрүүл амьдралын гүр MG Pro. За сайн манайхан та нарт нэрээ хэдэн удаач үзсэн өдөртгөө кинонууд гэж байдгүй. Тэгвэл та бүхэнд өнөөдөр алдарч жүжигчин Том Хэнкс болон Meg Ryan нарын тоглосон You Got Mail буюу танд мэйл ирлээ хэмээх хөгжилтэй үйл явдлаар дүүрэн ирнэ. Маш чухал мессежүүдийг хүргэдэг хийж үзсэн үдэмгүй сонирхолтой нэгэн киног ярьж өгөхөд бэлэн болоод байна. Мэдээч хэрэг киногоо эхлэх өмнө лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Ингээд кинонд орцгоё. Энэхүү түүхэн интернет дөнгөж бидний амьдралд нэвтэрч байсан үеэс эхэлнэ. Нэгэн өглөө Нью-Йорк хотод амьдардаг Кэтлин гэх бүсгүйг найз залуу сонин дээр бичсэн хаамаагүй мэдээний талаар сенсац сэрэх ба бүсгүйч залгасан шинжтэй ажилдаа хоцорлоо штэ гэж санууснаар өнөөхөн нэг юм гараад явдаг. Гэтэл найз залууга гэрээс гарав үгүй юу нөгөө Кэтлин чинь компьютер дээр суугаад шууд имэйлээ шалгаж идэг шүү. Танд имэйл ирлэг их мэдээллийг хараад учиргүй баярлж байгаа болтой. Тэрээр Shop Girl гэх нууц нэр ашиглан онлайнаар нэгэн үл таних хүнтэй харилцдаг юмсан ч. Одоо харин бүгдээрээ нөгөө талын нэрээ нууцсан эрхэмтэй танилццгаая. Түүнийг Joe Fox гэдэг бөгөөд цаашид Joe гэдэг дуудаа авчи. Тэрээр мөн Нью-Йорк хотын Манхэттенд амьдардаг бөгөөд бас л хамт амьдардаг найз охиноо өглөө ажилдаа гарав үгүй юу нөвдөхгүй асааж аваад инээд цацруулан имэйлээ шалгах гэж. Ер нь л энэ хоёр хүн чинь өдөр тутмын уйтгартай амьдралынхаа хажуугаар нууц онлайн харилцаа үүсгэж хувийн мэдээлэлээ солилцохгүй ч гэсэн сэтгэл санааны байдал, амьдралын талаарх үзэл бодлоо солилцдог. За ер нь өөрсдийнхөө хувьд нэг тийм сонирхолтой ертөнц үүсгэсэн байхаа. Уг нь бол хотын гудамжаар олон удаа бие биенийхээ хажуугаар зөрж өнгөрдөгч онлайнаар харилцдаг тул царай цогт мэдэлцэхгүй гэж байгаа. За одоо энэ хоёрын хувийн амьдрал руу жаахан өнгөцгөе. Кэтлин бүсгүй нь хуваарай хүүхдийн номын дэлгүүр ажилладаг нэг юм аа. Энэ дэлгүүр наах түүний ээжийнх байсан ч ээж нь аль хэдийн насан өөд болсон юм байна. Ер нь бол Кэтлиний амьдрал нэлээд амар амгалан дэлгүүр нь ашиг орлого сайтай. Кэтлин хүүхдүүдэд тусгайлан үлгэр уншиж өгдөг болохоор хүүхдүүд тэднийхээр орж гарах дуртай байлаа. За харин Жоугийн гэр бүл нь ус даяар алдартай Fox Books нэртэй томоохон номын сүлжээ дэлгүүр эзэмшдэг юм байна. Жоу бизнесийн тал дээр арга зай ихтэй ихэвчлэн жижиг номын дэлгүүрүүдийн ойролцоо том дэлгүүр нээж их хэмжээний хямдар зарснаар өрсөлдөгчөө хаалгаа барихад хүргэдэг юмсан чи. Хажиргалтай нь түүний дараагийн сүлжээ дэлгүүр нөхөр онилж буй байрал нь яг Кэтлиний бяцхан номын дэлгүүрийн эсрэг талтай байв. Удалгүй барилгын ажил хийснийг анзаарсан Кэтлиний номын дэлгүүрийн багийнхан жаахан санаа зовх шинжтэй болоод ирлээ шүү. Угаасаа хажууханд нь том номын дэлгүүр нээгдээд бөөн хямдрал зарлчих юм бол тэд өрсөлдөж чадахгүй. Эцэстээ үе таалгаа барих эрсдэлтэй нүүр толно шүү дээ. Харин Кэтлин бол ээжийнх нь олон жил ажиллаж ирсэн дэлгүүр үнэнч үйлчлүүлэгчдийнхээ ачаар иймэрхүү гадны нөлөөнд ганхахгүй өдөргээд ажилчдаа өөрийгөө нэлээд ихтгэл дүүрэн байгааг харуулахыг хичээнэ. Хүндхэн өдрийн дараа Кэтлин маань гэртээ иртэл найз залуунд бичгийн машин тачигнуулаад тасралтгүй чимээ гаргаад байсан тул Кэтлин ч бухимдаж улмаар энэ хоёр бүр маргалтах шинжтэй болоо явчлаа шүү. Гэсэн ч Кэтлин зөөлөн сэтгэлтэй тул өөрийгөө буруутгаж удалгүй уучлах байснаар нэг юм намжив. Тэрээр аль болох бусдын мэдрэмжийг хүндлэх гэж хичээдэг хүн байтал тэр найз залуу шүү ухаантай юм өөрийгөө ялт байгаа штэ гэж бодоод эндүүрээд байгаа болтой. Нэрэн энэ Жоугийн өвөө аав нь маш олон удаа гэр бүл зохиож байсан хүмүүс байдаг бөгөөд Жоу амралтын өдрөөрөө аавынхаа хамгийн бага хүү бас өвгийнхөө хамгийн бага охин гээд хоёрын хоёр хүүхдийг салхинд гаргахаар болдгоо. Өөртөө чацуу шахуу хойд ээж жимээ нартаа амрах боломж гаргаж байгаа юм баха. За тэгээд бараг л өөрийнх нь хүүхдүүд гэмээр олон насны зөрүүтэй дүү нараа энэ мань хөгжөөх гэж 9 шидээр үзэж байгаа. Жоу нөгөө хоёртойгоо кино үзэх санал тавьдаг ч өнөө хоёр нь харин Кэтлиний номын дэлгүүрийн үлгэрийн цагт хамрагдахыг хүсэж байдаг шүү. Өөрийнх нь дэлгүүр удахгүй яг хажууд нь нэгдэх гэж байгааг мэдэх тул Жоу дотогч орохыг хүсдэггүй. Гэвч бяцхан хүсэл гэдэг хамгийн том тушаал тул аргагүй ихэнд зөвшөөрч байгаа юм. Ийхүү номын дэлгүүрт Жоу Кэтлинтэй анхудаа уулзлаа. Мэдээж тэдний аль аль нь онлайнаар харилцдаг найзууд гэдгийг мэдгүй шүү дээ. Тэгсэн Кэтлиний үлгэрийн цаг нь энэ хавийн хүүхдүүд дундаа бүр үнэн алдартай юм байна уу? Эцэг эхтүүд ч хүүхдүүдтэй гар таталгүй үлгэрийн ном авч өгөх гэж. Үлгэрийн цагийн дараа Кэтлин Жоуд найрсгаар үйлчилж нэрийг нь асуугаад мань нэр бол зүгээр л Жоу гэж товч нэрээ хэлснэ. Овгоо бол тас нуцж байгаа маа. Учир нь Кэтлин удахгүй хажууган талд нь шинээр нэгдэх гэж Fox номын дэлгүүрийг тасралтгүй шөмжилж байсан хэрэг шүү дээ. Эцэст нь Joe Fox-ийн аврах том орчин үеийн шийдэлтэй дотроо кафетэй номын сүлжээ дэлгүүр Кэтлиний дэлгүүрийн эсрэг талд шинээр нэгдлээ. Гэхдээ энэ дэлгүүр нь хараахан хүүхдийн номын хэсгээ тогтчулж амжаагүй байгаа бөгөөд Joe ажилтнтай хандан хажууханд хүүхдийн номын дэлгүүр байгаа юм чинь яарад яах вэ? Ухааны мэлдэг. Амхандаа тэр өдөр Кэтлинтэй уулзсан тул бяцхан бизнесийг нь бүр мөсөн сүрүүлээд яах вэ гэж бодсон уу? Хурган хүн чанарын зулгаагаад байгаа болтой. Кэтлиний үйлчлүүлэгч
ажилтан ч айжмаар Fox Books номын дэлгүүр рүү ордог болж эхлэв. Ингэснээр бодит амьдрал дээр Кэтлиний бизнес асар хүн цогцолтонд өртөх нь ойлгомжтой. Ажилтнууд нь хүртэл бид нар ингээд үе таалгаа барьж байгаа гэсэн үг үү? Цааш дэндээ ажиллах боломжгүй болох нь уу? Байрны дүрээсээ яаж төлөх юм нэ тэрийгээд эзнийхээ сэтгэлийг өмөрүүлээстэй. Дэлгүүрээ аврахын тулд олон ч зүйл туршсан даа хөөрхий Кэтлин. Эцэст нь ээжийнхээ өвлөсөн дэлгүүрийг хаагаас өөр аргагүй гэдгийг ухаарч тэрээр жухам бутарч гониглож эхэллээ. Нэг өдөр Кэтлин найз залуутайгаа хамт номын салбарын нүжлэг дээр очдог ба Жов ч мөн тэр дунд нь найз хүүхэнтэйгээ тууж харагдана. Улмаар Кэтлинийг харсан Жов мэн номын бизнесийг дампуурсан учраас нүр их газаргүй болдгоо. Удалгүй тэн цугсан зочдын нэгээс Жовгийн жинхэнэ нэрийг олж мэдсэн Кэтлиний ч дургуун хүрэн шүү дээ. Ер нь бол Кэтлин Жовтэй нүр тулж уулзаад өөрөө тэр өдөр хаа нэгтгээс танихгүй хүмүүс олж авчираад хамт явж байгаа дүр үзүүлсэн үү? Анханасаа манай дэлгүүрийн үйл ажиллагааг тантахаар ирсэн биз дээ гэж буруутгаж аглаа шүү. Үнийг сонсон Жовж бухимдаж уучлаарай. Би бол улс орон даяар номын бизнес эрхэлдэг магнат. Танах шиг жижиг дэлгүүрийг тандаад явж явах ямар ч шаардлага байхгүй. Угаасаа хаалга барих гэж байсан бизнестэй юм байж хохирогчийн дүр тоглох хэрэггүй тэргээд мөчөгөө өгсөнгүй. Тэднийг инхүү маргалдаж байтал Кэтлиний найз залуу хурч ирээд маргааных нь учрыг олох гэж үзэх ба улмаар Жовгийн найз зөвхөн хүртэл хүрээд ирэв. Гэтэл Жовгийн найз зөвхөн гинтл Кэтлиний найз залууг сонины сэтгүүлчлагыг таниад чухам нийтлийг нь шимтэн уншдаг. Бараг шүтэн бишрэгч нь байна эдэргээд энэ улсад бөөн гурвалжин дөрвөлжин болж байгаа маа. Сүүлдээ ч Кэтлин Жов хоёр гэр гэрийнхээ үнийг хүчээр чирч холдууснаар энэхүү ачаалттай уулзалт өндөрлөдөг. Видеого маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл биш вэ гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө талд иж задлан цэгийн сайт дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны доор байгаа скул бүлгийн линкээр ороод задлан комментэд нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлан их сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байна. Одоо ихгүй л юу хийзээ эхлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараад ав. Тэр шөнө Кэтлин тэтэрхий хатууг хэлсэндээ гимсэн Жовч нойр нүрэхгүй их зовдгоо. Найз сүгөө унтсны дараа Жов нөөтөхгүй нээж аваад онлайнаар харилцдаг найз руугаа ингэж бичсэн байна. Би үнэхээр муу хүн болтой. Өнөөдөр нэг хүнийг гомдоочлоо гэвчүү. Гайрын тэгтэл нөгөө талд Кэтлин сэтгэл санаа тавгүй байсан тул хүмүүс надад бүдүүлэг хандахаар би тэр дор нь хариу үйлдэл үзэж чаддгүй маа. Дараа нь л юу гэж хэлэх ёстой байснаа шүнжин боддог гэж байдаг шүү. Жовч хариуд нь ингэж байгаа. Бид хоёр тэс өөр хүмүүс болтой. Ер нь чи надад өөрийнхөө элдэг занг өгөөд би харин чамд шулуун шувтан зангаа зааж өгье. Ингээд биднийг уулзаад үзвэл яадаг бол гэхин дээрээ. За үүнээс хойш Жов Кэтлин хоёр маань бод амьдрал дээрх дүрээрээ хотын гудамжинд хэд хэдэн удаа тааралдаад дамждагч үжлэг дээрх маргаанаас болоод аль аль нь харц тулгархаас зайлсхийж бие биенээсээ нүр царайгаа нуугаад л үн зовлонтой амьдрцгааж байгаа юм. Нэг өдөр Кэтлин дэлгүүрт хүн судалдаж авахар иртэл тэнд нь Жов бэж таардаг бөгөөд Жов харсан мань хүн банцсантаа бэлэн мөнгөөрөө төлөлтөөр ойчилж байгаа хүмүүсийн дунд кредит картаараа төлөх боломжтой гэд кассны ажилтныг уурлуулад бөө юм болтгоо. Мэдээж энэ бүхэн Жовгийн нүдэн дээр өрнөж байгаа юм шүү дээ. Жов гэхдээ хачин элдэг зан гаргаж байгаад касчин эмэгтэйг уйрааж Кэтлин ч түүний ачаар картаараа төлбөрөө хийж дөнгөв. Энэ явдлын дараа Кэтлин Жовг өөртөө туссанд нэлээд гайхаж байлаа. Саяхан л дэл пэрүүлэгээ явж исэн хүн гэнэт төрөл арилцсан мэт болохоор нь бас аргагүй л дээ. Бодлого талархлын баярын сар шувтарч улмаар залгаад Крисмсийн сар эхэлж байгаа. Кэтлиний бизнес уналтанд орсоор л байла. Нэг өрөө тэр онлайнаар Жов тандан бизнес нь хүнд байдалд орсон тухайгаа ичв. Гэхдээ Жов ч одоо зөвлөгөө өгөх гээд байгаа болтой ямар бизнес вэ гэдэргээд асуухад нь энэ хоёр ч нэр хувийн мэдээлэлээ хуваалцахгүйгээ тохирсон шүү дээ. Жов түнд хэлж байгаа. Ямар ч тааж бизнесийн төлөө тэмц эзээч бүү бууж гэцүүлнэ. Одоо тэгээд бод амьдрал дээрээ өөртөө тэмцэн шүү дээ. Түүнээс урам авсан Кэтлин даруй арга хэмжээ авахар шийдэж найз залуугаасаа Fox Books номын сүлжээг жижиг бизнесүүдэд хэрхэн хохирол учруулж байгаа талаар шүүмж нийтлэл бичлэхээр ятгаж дөнгөдөг. Улмаар нөгөө нийтлэл нь хэвлэгдэж Fox Books-ийн эсрэг хэвлэл мэдээлэлээр цацагдан шууган дэгдэж гарлаа. Бүр телевизийн мэдээгээр хүртэл Кэтлин Fox Books-ыг шүүмжлээ зогсож байх ба найзтайгаа энэ мэдээг үзэж байсан Жовгийн дарал хэтрэн нэмэгдээд хэцүү юм болж харагдана. Гэсэн ч энэний ажлын үр дүнд Кэтлиний номын дэлгүүрийн орлого нэмэгдээд байсан юм бол байсангүй. Олон нийтийн өрөвдөх сэтгэлийг өөртөө татаж чадсан ч хүмүүс тэгээд масс хямдрал зарласан Fox Books-ээс судалдаг авалтаа хийдэв. Зөвхөж туйлдсан Кэтлин чатаар Жовтэй харилцаж эцэст нь түүнтэй бодитоор уулзах хүсэлтэй байгаагаа дуулгана. Өмнө дандаа л Жов уулз санал тавьж Кэтлин уламжлал ёсоор татгалздаг байсан бол энэ удаа их ч өөрөө санаачлаг гаргасан байваа. Жовч учиргүй баярлан шуутхан зөвшөөрдөг. За тэгээд энэ хоёр маань нэгэн ресторанд уулзахаар болж Жовч догдлох сандрахын зэрэгцээр найзаа дагуулan рестораны зүг явцгаав. Энэ үед Жов Кэтлиний талаар найзд ингэж хэлдэг. Тэр компьютерийн цаанаас надтай харьцаж байгаач дотоод ертөнцийн маш үзэсгэлэнтэй гэдгийг би мэдэрдэг. Гаднаасаа ч үзэсгэлэнтэй байханд гарцаагүй. Хэрвээ бид өнөөрөө уулзаад учраа олчих юм бол би амьдралаа оронгоор нэргүүлээд түүнтэй гэрлэхэж бэлэн байна. Ухааны мэрэд унлаа шүү. Одоогийн найз өхнөө яах болж байна? Жов минь. Рестораны гадаа ирээ Жов найзаагаа дотог шагааж онлайнаар харилцдаг эмэгтэйнхээ гадаад төрх нь ямар хүн байгааг өөрчлөн хандуулахаар болж байгаа маа. Найз нь шагааж Жовд инхүү төрслөн хэллээ. Оо, ярих юмгүй үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Чи нөгөө бослог гаргадаг номын дэлгүүрийн эзэн хүүхний царайг санаж байна уу? Яг тэр эмэгтэй шиг царайтэйгээ бодчих. Учир нь Кэтлин гих эмэгтэй гэгээн дүрээрээ энд сууж байна гэж авд юм да. Жовч балмагдаж онлайн найзынхаа бизнесийг дампууруулсан хэрэгтэн чухам өөрөө юм байна гэдгийг ухаарахын цагт уулз чадгааргүй болтлоо гэмшиж эхэлдэг. Гэтэл ресторан дотор хөөрхий Кэтлин таних тэмдэг болгож урдаа сарнаа ном өдр тавьчихсан хаалга руу дахин өнгөлзөөд л түгсэн байдалтай хүлээгээд л суугаад байгаа шүү дээ. Эцэст нь рестораны хаалгаа
бодохоор өстөн дайсан Жов ороод ирлээ. Кейтлин түүнийг таниад шууд царайгаа нухаж оролдоно. Жов зориг гарган түүний ширээнд баг хүчээр суух бол Кейтлин ч өөр хүн хүлээж байгаа гэдээ айгүй дургу байгаа нь хэлт. Жов ингэж байгаа юм. Тэр хүний чинь эртэл цуг сууя гэсэн чи Кейтлин түүнээс жиргсээр л байла. Жов яриагаа эхлүүлэх гэж хамаг чадлаараа хичээдэг ч номын дэлгүүрийнхээ ирээдүг залгуулсан Кейтлин түүнтэй үнэндээ харьцахыг хүссэнгүй. Битүү хэрүүлийн үгс урсгасаар байв. Жов ч одоо түүнд ингэж байгаа. Хүлээж байгаа хүн чинь ирэхгүй ч гэж магадгүй. Хэмээн битүү хүн ойлгохыг хичээдэг ч Кейтлин онлайн найзаа өмгөөлж тэр хүн ээлдэг шудраг чамтай огт адилгүй ирж чадахгүй бол ямар нэг хүндэтгэх шалтгаан бий гэд хэр халтаасангүй. Урам нь цуран болсон Жов ч эцэстээ рестораныг орхин гарлаа. Удалгүй Кейтлин Жов татуу андсандаа харамсаж байгаамаа. Учир нь Жовгийн хэлснээр өчнөө хүлээсэн хүн нь ирээгүй шүү дээ. Кейтлин ч хоосорсон сэтгэлээтэйсээр гэртээ харьлаа. Ирээд имэйлээ шалгахад онлайнаар харилцдаг найзаас нь ямар ч зурс ирээгүй байв. Маргааш нь ажил дээр очтол ажилтнууд нь мэйлээр харилцдаг найзын талаар бөөн юм шалгаагаас те. Улмаар Кейтлин Жов руу мэйл бичлээ. Тэгээ ингэж байгаа. Чамд ямар нэг шалтгаан байсан баха. Өчигдөр чамайг хүлээж байх зуур намайг хүнд нөхцөлөд оруулсан хүнтэй таарсан. Амьдралдаа анх удаа хэлхийг хүссэн үгээ хүний нүур рүү харж байгаад хэлсний дараа надад маш их муухай мэдрэмж төрлөө. Тэр хүн надад хичнээн муухай зүйл хийсэн байлаа ч гэсэн би түүнтэйг чандах хэрэггүй л байсан юм да. Гэхдээ чи яагаад ирээгүй юм бэ гэж үтсэн байв. Нөгөө талд Жов өөрийгөө Кейтлиний зовлон шалтгаан гэдгээ мэдээд бас өчнөө шалж байгаа шүү дээ. Түүний зурвсыг уншсан Жов тэсэлгүй хариу өчгөр шийддэг ба ихэндээ би Канад яваад тэгсэн тэнд тог тасраад идэргээ баахан худлаа бурах гэж байснаа гэнт шудраг бахар шийдэж өчигдөр очиж чадаагүйд намайг үнэхээр уучлаарай. Юу болсон талаараа дараа дэлгэрэнгүй тайлбарлая. Чи надаас болоод тэр өөдгүүнтэй таарсан байна. Гэлээж хэлий гэж бодсноо хэлсэн чинь зөв шүү. Энэ бүхэнд би л буруутай хэмээн хариуцдаг. Энэ үеэр Кейтлин маань хүндхэн шийдвэр төрлөө. Тэр эцэст номын дэлгүүрээ хаахаар болдог. Сэтгэл нь шаргалсан тэрээр бяцхан маргааны улмаас найз залуутайгаа муудалцаж улмаар бүр салах тийшээ юм болоо явчлаа шүү. Энэ найз залуу номын хинээтэй бүх юмыг ус төрчүүлдэг нөхөр байсан бөгөөд сүүлийн сонгуулиар Кейтлинийг сонгуульд саналаа өгөөгүй гэдгийг олж сонсоод уурлаж энэ удаа яах вэ чамааг өршөө эдэр гэж хэлснээс нь бүх юм эхэлсэн байдаг. Гэхдээ эдний энэ сонь найз залуу чинь бас өөр эмэгтэйтэй нууц харилцаатай байсан тодорхой болж хамгийн хөвгөлтэй нь энэ хоёр чинь бие биедээ хайргүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр маш эв найрамдалтайгаар хоёр тийш болж байгаамаа. Бодлого Кейтлин албан ёсоор дэлгүүрөө татан буулгаж улмаар шинээр нэгдсэн алдарт Fox номын сүлжээ дэлгүүрийн хүүхдийн номын хэсгийг сонирхохоор зочилдог. Харамсалтай нь тэр дэлгүүрт хуучны ховор нандин номууд нэгэнт байхаа болжээ. Нэг удаа Жов найз зүсгүйтэйгээ цахилгаан шатанд нэлээд удаан гацдаг бөгөөд хамт гацсан хүмүүс нь гацаанаас гардаг юм бол ингэн тэгнэ гэд нэлээд гүн гүнзгий яриа өрнүүлээд байжв. Нэг залуу нэндээс гараад хайртай бүсгүйтэй гэрлэх санал тавихаар шийддэг бол Жовийн найз зүсгүй нь харин нүүрний удаа янзалж би гараад нүүрэндээ лазер хагалгаа хэлнэ гэдэргээд чаал гаргийн яриад эхэлдэг. Үүнээс үүдэн Жов өөрийн найз зүсгүйгөө өөртөө тохирох хүн биш байсныг ойлгож тэд ч мөн хоёр тийшээ болж байгаа юм. Кейтлин номын дэлгүүрээ хаасны дараагаар хэдэн өдрийн турш гэрээсээ хамраач цухуулгасангүй. Сүүлдээ бүр ханиад идэр хүрээд алангааллаа. Тэгтэл Жов түүнийг өвчтөй байгаа талаар олж сонсоод нэг л өдөр зориг гарган гэртэн дахиад очлоо. Эхэндээ Кейтлин түүнийг хаалгын цаанаас буцаачих гээд янз бүрээр үсдэгч Жов яаж хийж байгаад л ороод ирэх мэднэ шүү дээ. Жов түүний хамгийн дуртай хонь нүдэн цэцгийн баглаа авчирч өгөх ба номын дэлгүүрийг нь хаахад үргэсэн гээд чин сэтгэлээсээ уучлалт. Мөн тэр орой нөгөө онлайнаар харилцдаг найз нь түүнтэй уулзахаар ирсэн эсгийг нь асууж жоох шиг. Кейтлин хэн ч ирээгүй гэдгийг нь хэлж үнэндээ тэр хүний талаар юу ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Мөн Кейтлин энэ үеэр онлайн найзуусаа илүү энэ Жов гэх нөхөртөө бараг илүү нээлттэй харилцаж хамаг хүн амьдралаа дэлгээд Жовч түүнд чухам анхаарал халамж тавиад байгааг анзаарч эхэлдэг. Амьдрал тэгээд таамаглашгүй юм да. Кейтлин онлайн найзаа дахин уулзах санал тавьж нөгөө талаас Жовч зөвшөөрч одоо ажиллаж байгаа төслөө дуусгаад удахгүй болсноо хэмээн амладаг. Маргаашнаас нөгөө Жовч нь баг Кейтлиний онлайн харилцааны хувийн коуч болсон уу яасан бүр дүрдээ орж мунаад л ер нь наад хүнээсээ болгоомжтой бай. Худлаа үнэн шалтгаан очоод байгаа юм шүү. Баг гэрэлсэн хүн байх уу энэ төр гэд Кейтлинийг зүгээр төгшүүрийн байдалд оруулчихж байгаамаа. За тэгээд л Кейтлин маань дараагийн мэйлдээ онлайн найзаасаа гэрэлсэн эсхийг нь асуусан шүү дээ. Нааш нөгөөх нь чи яаж надаас ингэж асууж чадваа? Найзууд чинь чам зөвлөө юу гэд өөгч биш булчирхаач биш юун ч тодорхойгүй хариу илгээсэн байв. Бодвол Жовгийн сэтсэн ээж нэг нь жүжиг бололтой. За тэгээд энэ асуудлаар шалтгаалan нөгөө Жовч нь өдөр бүр Кейтлинтэй уулзж ярьцдаг боллоо шүү. Номын дэлгүүрээ хаасан Кейтлин маань хүүхдийн ном бичиж эхэлнэ. Нэгэн орой онлайн найзын дүрээр Жов Кейтлин рүү бям гарагт цэцэрлэг хүрээлэнд уулзах санал тавьж таних тэмдэг болгон нохоогоо дагуулж ирнэ гэдгээ мөн бичлээ. Маргааш нөгөө Кейтлин онлайн найзтайгаа уулзахаар болсон гэд бөөн догтлсон амтан. Гэтэл Жов энэ үеэр гинт өөрийн сэтгэлээ илэрхийлэх гээд байгаа бололтой ингэж байгаа. Чи наад онлайн найзаас өөр хүнийг бүр бодгоо байжээ. Хэрвээ би номын дэлгүүрээ хаах шалтгаан чинь биш байсан бол чи намайг өөр нүдээр харах байсан үтэр гэд ходог асуулт тавилаа. Энэ үед Кейтлин түүний ярьсныг ойлгоогүй юм шиг дүр үсгэсээр бас ч сэтгэл санаа нь сонирн болж байгааг нь харагна. Кейтлин асуултаас бултаад явах гэтэл Жов ингэж байгаа. Чи онлайнаар харьцдаг төдий нэг муу танихгүй хүнд огт гэр халдаадгүй нэ намайг уушлаагүй хэвээр л байна гэж хэлээд байдлыг бүр дордуулаа хийчваа. Кейтлиний нүдэнд нулимс цэйлэг нэх боловч хажуугаар нь бас онлайн найзтай хурган найдлага тавиад байгаа болтой. Гэсэн ч энэ бүх хугацаанд тэрээр Жовтой уулзаж хамт гадуур явахаараа учиргүй ажиргалтай байгаад байсан бол үнэн юм.
За тэгээд нөгөө онлайн найзтайгаа уулзах өдөр ирж Кэтлин тогтсоор цэцэрлэг түрээлэн рүү очиод хүн амтан харуулдаа зогсож байтал нөгөө Жов ч тэнд хүрээд ирд юм да. Эхэндээ Кэтлин Жов түүнээр пранк хийж өгнө гэж бодтол яалтчгүй нохоо дагуулад ирсэн байгааг нь хармагцаа. Эцэст нь бүх хэрэг явдлыг ухаарах шиг боллоо. Мэдээж эргэн Жов нь чухамдаа түүний онлайнаар харилцдаг найзанд байсан юм шүү дээ. Энэ мөчид Кэтлин ихч бол нулимсаа барьж дийлээгүй юм гэдэг. Жов түүний өдөөс инээмсэглсээр очих ба Кэтлин тандан битгий байл да. Shop girl минь хэмээн шивнэн. Кэтлин хариуд нь би өчнөө олон хоног онлайн найз маань чамааг байсан ч болоосоо гэж бодсон. Тэгтэл үнэхээр тэр чи байж хэмээн баярлан хэллээ. Энэхүүдэд халуун дотноор төвөрлөж энэхүү гэгээлэг хөгжилтэй хайрын түүх маань аз жаргалтайгаар төгсдөг. Энэхүү кино бидэнд нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг сонгодог утгаар нь харуулахыг зоржээ. Мөн заримдаа бидний дайсан гэж бодож явсан хүмүүс хамгийн ойрын дотны нэгэн болох боломжтойг харуулсан аж. За тэгээд бидний амьдрал асуудал бэрхшээл өөрчлөлт өрсөлдөөнөөр дүүрэн байдаг ч тэр дунд та өөрийн үнэт зүйл, мөн чанар, сайхан сэтгэлээ хадгалж үлдэх нь хамгийн чухал юм шүү гэдгийг сануулъя. Ингээ та бүхэн минь ажлын ирсэн шинэ ондоо өөрсдийнхөө илүү сайхан хөлбөрийг бүтээгээрэй. Удахгүй дараагийн контентээр иргэн уулзъя. Төрхлээж байгаарай.